За Монгол улсын ерөнхийлөгч улсын хурлын гишүүнийг эргүүлэн татах хуулийн төсөл санаачлан улсын хуралд өргөмжлүүлсэн. Энэ хууль нь гишүүн өргөсөн тангарагаас нятсан, гишүүний ёс зүйн дүрмийг ноцтой болон олон удаа зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол улсын хурлын ёс зүйн дэд хороо улсын хурлын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж үндсэн хуулийн цэцэн шийдвэрээр эргүүлэн татахаар тусгасан. Ерөнхийлөгчийн санаачилж өргөн мэдүүлсэн энэ хуулийн төсөлд зарим гишүүд байр суурь илэрхийллээ. Монгол улсын засгийн газар Монгол улсын ерөнхийлөгчөөс санаачилсан улсын их хурлын гишүүний ёс зүйтэй холбоотой хуулийн төслийг Монгол улсын засгийн газар дэмжсэн санал өгсөн байна. Улсын их хурлын тухай хуулийн 36 дугаар зүйлүүдийг хараарай. Их хурл болон их хурлын дэгтэй холбоотой эрх зүйн асуудлыг зөвхөн гэж байна. Их хурлын гишүүд л санаачлаа. Тэгэхээр энэ хуулийн танилцуулгыг би хийснээр ерөөсөө энэ хариуцлага ёс зүйн сахилгатай асуудлыг зөвхөн их хурлын гишүүдэд биш, төрийн бүх өндөр албан тушаалтнуудад томилогдсон болон сонгогдсон байдлаар нь ялгаатай байдлаар хариуцлага тооцох энэ эрх зүйн орчныг хамтдаа л хөндөе гэж байна. Тэгэхээр энэ дэмжигдвэл би Монгол улсын ерөнхийлөгч ухнаагийн өрсөлдөхийг энэ хуулиа татаад авчаач. Яагаад тэгэхээр энэ хуулийнх нь хүрэх гээд байгаа хүсэл миний өргөн барих гад санаачлаад байгаа хуультай агуулга нь угаасаа багтаж байгаа. Би тойргоор ажиллаж байхад тэгэхээр өөрийнхөө бодлыг хэлэхээс өмнө олон иргэд тийм болгоомжлыг сануулж байна. Энэ нөхчин дарах гэж оролдох үедээ одоо үг хэлдэг шудраг гишүүдийг нөхчин дарах гэж оролцсон ийм хууль байх үедээ гэдэг бол сонгогчид бол надад захиж энийг сайн судалж байгаа шийдвэрээ гаргаарай гэдэг зүйлийг хэлсэн. За өнөөдөр хаврын чуулганы нээлт учир одоо монголчууд бид аливаа зүйлийн ихэн дээр сайхан бэлэг өрөөл дүүрэн одоо сайн сайхнаар хэлэх ёстой учраас би энэ дээр нэг сөрөг юм ярмаар байна. Энэ одоо хилцүүлэг явагдаад бүгд байр суурьаа илэрхийлээд судлах баг. Яг одоо нийгэм тулгамдаад байгаа асуудал энэ тэргүүний асуудал энэ үү гэвэл би бол санал нэгдэхгүй байна. Өмнөх 76-гийн эрс ёс зүй одоо энэ бүх зүйлийг та бүхэн маань сэтгүүлчид нэг татаад аваад харьцуулаад үзээрэй. Энэ 126 бол яавч одоо нийтлэг ёс зүй гэдэг ойлголтоор бол илүү одоо арай ил тод нээлттэй юмыг хилдэг болохоор магадгүй арай илүү шудраг болохоор энэ нь зарим нөхдөд одоо таалагдахгүй ёс зүй юм харагдаад байгаа. Гэхдээ нийтээрээ энэ тогтолцоо цэвэршиж байгаа ил тод нээлттэй болж байгаагийн одоо шинж тэмдэг болов. Энэний оронд одоо жишээлбэл магадгүй ерөнхийлөгчийн тамгын газраас энэ сошиал орчин бага насны хүүхдүүд оролцох энэ тал дээр одоо эргэцэн зохицуултыг ч юм уу ийм хуулийн төсөл одоо өргөн бариул миний хувьд бүрэн дэмжинэ.